Энэ хүүхдийнхаа үзэж байгаа юм хараад ямар хачин юм бэ? Ийм олон дагагчтай хүн байж ямар муухай клип хийдэг юм бэ? Баялаар юм. Яа чи энэ хүүхдээ хардаа. Хүүхд чи муу авцсан юм шүү дээ. Одоогийн багш нар нэрээ хичээлд зааж чадахгүй. Үнэхээр арчаагүй болжээ. Яа чи энэ хүүхдээ ганц ороомог нэмэг өгчихгүй. Үдийн цай гэж юм байдаг үстэй. Тэр манай улсаас өгж байгаа тэр үдийн цай жигжтэй цай. Өгчээс хариугүй юм байдığım ах ч юм бэ дээ. Энэ хүүхдтэй ганц шинэ форм аваад өгчихгүй. Нодныгийнх нь форм яасан? Энэ жил таарах л өстой доог нь. Тэгэл жил болгон л аавна гэхин тэр нь нөх үнэтэй. Яа энэ урагтч мурагтч. Энэ хүүхдтэй ганц шинэ ном аваад өгчихгүй. Би яахаараа тэр номыг чи авах ёстой юм бэ? Улсаас тэр номыг чинь үнэгүй тарааж өгөх ёстой юм байгаа үстэй. Энэ хүүхд чинь сургууль дээрээ задуулсан байна шүү дээ. Өдөр багш нийгмийн ажилтан гэж байдаг юм уу? Тэд нар ажиллаа хийдэг юм уу? Ээжээ би бол патрулс. Ленэш ганц зургаад оруулчих. Бид миний биш тэдний хүүхд мэтээр хүүхдүүдтэй ханддаг. Муу сурах үед нь багшийн гадуур гарах болохоор эмээ өвөө ах их чинь хүүхдүүдтэй зардал гарах болохоор сургуулийн төрийн хорооны хүүхд нь насан тохироогүй контент үзэх үед нь уран бүтээлчдийн геймеруудын ютуберуудын хүүхд мэд ханддаг. Гэхдээ юу юунаас илүү энэ бол таны хүүхэд учраас хүүхдийн төлөө хариуцлага хүлээж чаддаг бай. Ноорог спешиал сая. Thank you.